цэрний осрын цэрэн дээр жигтэй. Ангийнхандаа Омэри энэ өдрийн мэндийг тавьжуулъя. Найзуудтай 30 жилийн ой баярын өдөр. Яа. За Төвөмгийн бүрээс малдсан бачтаны материал байна. 30 жилийнхаа болтонд ирж байна. Би Төвөмгийн бүрээс малцсан сайн бүр гэдэг юм байна. Ангийнхаа болтонд ирсэн. За ингээд найз 30 жилийнхэн арга хэмжээнд ирсэн. Сэтгэл ямар байна? Хаанаас ирвэ? За Төв аймгийн бүрэн сүмийн Д самбуугийн нэрмжил сургуулийн хамт өгсөн ангийнхаа хамт олон баярын мэдрэг яа юу нэ. За тэгээд юу манай ангийнхан нэлээ олуулаа сайн цугулсан маань 50-аад түүх цугулсан байна. Ангийнхаа сайн идэвхтэй цугулсан ангийнхандаа баярлалаа гэж хэлээ та. Хэн гэдэг хүн бэ? Би Төв аймгийн бүрэн сүмийн Лувсан дөржийн мөнх хоёр гэдэг хүн байна. За таны хожийг хэн гэдэг вэ? Тиймэрхүү юм ярьж болохгүй. За сайн байна уу? Сайн байна уу? За сайхан зусч байна уу? Та аль нутгийн хөв вэ? За би чи одоо Сугуул нутаг Төв аймгийн бүрэн сум шүү дээ. За Одоо энэ Төв аймгийн Эрдэнэ сумд амьдарч байна. Чонжин болдгоос ирсэн. Чингисөөшийн уртлаас. Өглөө гарлаа. хэн гэж хүн бэ та? Дорцрон гэж юм байна. Шуузын дорцрон гэж юм. За 30 жилийнхээ арга хэмжээнд ирэх их тоглолоо хэдэн шөнө ойрог байна. Нилээд хэдэн шин ойрог байна л да. Аминдаа л ер нь яарахад л дотроо яараад байгаа юм шиг шүү. За сайхан баярлалаа. За баярлалаа. Сайхан баярлалаа. За сайн явж ирүү. Сайн сууж юу? Сайн сууж байлаа. Сайхан зусч байна уу? Сайхан зусч байна. 30 жилийнхээ арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд баяр хүргье. За Төвөмгийн бүрэн сүм догдорчин бол дотор байна. За 8 б байна. Тэ. За ангийнхантайгаа уулзаагүй хүн ер нь хэдэн жилийн дараа уулзж байна? Уулзаагүй 30 жилийн дараа уулзлаа. Нийлээ хүмүүс байна. 20 хэдэн жилийн дараа. 23. Таньж байна. Бүгд таньж байна. За нүд сайтай залуу. Тий. Бүгд таньлаа. Тэгээд амжилт хүч ангийнхантаа баяр хүргэж ирж байна. Нийлгэнд нь сайхан явах гэж байна. Ингээд. Зориод ирлээ. За сайн явж ирвүү найзаа. 30 жилийнхээ арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд баяр хүргье. Баярлалаа. За сэтгэлдээ ярина уу? Хүүшээ. Танаас ирсэн хингээч вэ та? За. Бүрэнгээс ирсэн 30 жилийн уулзал сайхан болж байна. Хамт олгоноор цуглаад янзын гоё байна. За. Манай найз чи 20 жилийнхээ уулзалтан дээр 4 дахь хүүхдээ гаргана гэж ярьсан. Одоо 4 дахь биш лөө? Гарсан уу? 30-ыг 3 дахь гарсан шүү дээ. Хүүтэй болсон шүү. Баяр хүргье. 20 жилийн уулзсан дээр Болцсон. 3 дахь хүүхдээ гаргана гэж ярьсан тий. Тийм үү. За найз сайн явж ирвүү. Сайн явж ирлээ. 30 жилийнхээ арга хэмжээнд зорин ирсэнд баяр хүргье. Баярлалаа. За өөрийгөө танилцуулаад сэтгэлдээ хуваалцсан уу? За намайг Төв аймгийн бүрэн сүмийн харьяат Яндангийн Эрдэнэ гэдгээ 30 жилийнхээ уулзалтанд зорж ирээд ангийнхаа хамт олонтой байж байна. За. Хүүхдүүдээ ер нь бүгдийг таньж гинөө? Тань бүгдийг таньж байна. Бандраа таньж гинөө? Ганц нэг л залуучууд байна. Тий, танихгүй. Хэр өөрчлөгдсөн байна? Хэвээр юм байна уу? Эрдэнэ чи 20 жилийнхээ уулзалтанд ирээгүй. 30 жилийнхээ уулзалтанд бүр зорж ирж байгаа тий? Хамгийн дөрөнд чухал юм. Тий, хамгийн дөрөнд одоо бид бүгдийг бас манлайлж хамгийн дөрөнд мөнгө төгрөгөө шилжүүлж урайлан дуудсан охин маань манай Эрдэнэ яваа. Хүүхд тогтыг хурдан гүдэг охин байж шүү дээ. Одоо бас гүүнүүд. Одоо байхгүй. Одоо нэг 100 м хурд хийх гээд шүү дээ. Жинтэй за. Нарийн хогтууд нь гоо байх. За. 30 жилийнхээ
арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт инх амгалан танд энэ өдрийн минь төргийе. За баяр. За миний найз сэтгэлдээ хуваалцаад найзуудын тухай сайхан дурсамж байвал хөөрнөч. За 30 жилийн явгаа игээд ангийнхантайгаа уулзсан чи маш сайхан байна. Өнөөдөр ингээд Ойлва чи уйлдаг хөвгт байсан шүү. яг сургуулийн ширээн дээр сууж байгаа шиг мэдрэмж төрж байна. Маш л гоё байна да. Одоо тэгээ ангийнхантаа сайхан баярлаад тэгээд бүгдээрээ бага насныхаа дурсамжийг ярьж хөөрөөд энэ гоё дурсамжийг бүтээхийн төлөө цугласан юм чи одоо тэгэл гоё сайхан аялал ирээ. Ангийнхаа уулзалтанд хүрэлцэн ирсэн. Ангийн охин сэтгэлдээсээ хуваалцсан уу? За өнөөдөр ингээ 30 жилийн ээж ангийнхаа огт өгдөд харуулбал сэтгэл маш их өндөр байна. За. Тэ. Хэдэн шин нойргүй хоногоо чи одоо. Юу нойргүй шөнөөс одоо нойр. Хүлээгээд байж шүү дээ. Одоо тэгээ арагла өнөө маргааш гөл 7 сар гараад хүлээ. 7 сар гараад хүлээлээ. Тий. За ингээд нийт 30 жилийн ойд ирсэн ангийн охид хүүхдүүдэд баярын минь төргий. Эрүүлийн аз жаргал сайхан үгсье. За баярлаа. Сайхан баярлаарай найз. Сайн үж ирцгээе үү. За 30 жилийнхээ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүгдэд баяр хүргэе. За ингээд арга хэмжээнд ирсэндээ сэтгэл ямар байна найз? Үнэхээр сайхан байна. 30 жилийнхээ уулзалтанд ирсэндээ үнэхээр сайхан байна. Манай ангийнхан бүгдээрээ ирсэн байна. Хэдүүлээ ирэв? Бүрэн сумаас гурвал ирсэн. Гэрээсээ хэдүүлээ? Гэрээсээ хоёулаа ирлээ. Гэрээсээ хоёулаа ирлээ. Тий. Хэдэн жил гэр бүл болоод хэдэн жил болж байна? Одоо мөнхөө өдөр чи одоо 27 жил болж байгаа шүү. Оо, та чи хэддээ суудсан юм бэ? Бараг 30 жил. Би таадаг. За, сайхан баярлаарай. За, миний найз ажил төрлөн сайн. 20 жилийн арга хэмжээг бас нэлээ зохион байгуулалтад ажиллаж ирсэн. Одоо 30 жилд бас гар бие оролцож байгаа энэ манай ангийн Бямцэн тэгээд хамгийн царайлаг охин байгаа юм. За ингээд сэтгэлдээ хуваалцсноо. За ингээд 30 жилдээ ирсэн. Үнэхээр их баяртай байна. Тэгээ ангийнхаа бүх найзуудаа баярын минь төргийе. За баярлалаа. За сайн байцгаана уу. 30 жилийн ойд хүрэлцэн ирсэн та бүгдэд энэ өдрийн минь төргийе. За чимээ уцаа ярихаас өмнө эхлээд өөрийгөө танилцуулаад энэ үзэгч олондоо өөрийгөө алдар нэрийг дурсгаадаг вэ? 8 би ангийн төвшин жаргал байна. Миний төвшин жаргал үлээ. Баярын төвшин жаргал. За. Аргэр хаана вэ? Бүрэн сумаас ирлээ. Аргэр хаана вэ? Аргэр манай нөхөр манай ангийн залуу байгаа. Манай ангиас ингээ хоёр хос байгаа тий? Мөнхөө та хоёр үстэй тий? За 30 жилийнхээ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Богийн маань сэтгэлдээ хуваалцаа. За баш. Тав нэг шүү. Бити үйлээрээ. За төвчий шүү. За маш өндөр байна. Найзтайгаа ингээд ирээд 30 жилийн ойгоор аялалд явах гэж байна. Гоё юм. За найзуудаа бас баярын минь төргийе. За баярлалаа. 30 жилийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн танд баяр хүргье. За 20 жилдээ ирж амжаагүй ч гэсэн 30 жилдээ ингээд сэтгэл гаргаад хүрэлцэн ирж байгаад үнэхээр чин сэтгэлээсээ баяртай байна. Найз ингээд ерөнхий сэтгэлдээ сайхан хуваалцсан уу? Ангийнхандаа баяр хүргээд. Ангийнхандаастай их баярлж байна. Гоё байна. 30 жил ирээгүй ирсэн чинь зарим хүүхдүүдэд танихаа байсан байна. Зарим нь таньж байна. Гэтэ яг ангийнхныгаа таньж байна. Үнэхээр гоё байна. Хүний дүр бол өөрчлөгдөхгүй тийм. Өөрчлөгдөхгүй байна. Хуучных юуныхоо жоохныхоо байр шүү. Бас их он сурдаг хүүхд байлаа. Нэг ширээн сууж байсан. Ангийн охин байна. За сэтгэлээ хуваалцарай найз. баяртай байна. 30 жил уулзаагүй ш найзуудад амьд өгснөөс хойш найзуудад баяртай байна. За одоо нутагтаа амьдарч гинөө хаана амьдарч гинэ найз? Та малаа. За баяр хүргье найз. Сайхан баярлаарай. Хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны ангин холбоо. Мартахгүй уянгатайхан хавраа
мартахгүй аялгуутайхан насаа зүрхэнд шилсэн анхны хараа хизээч мартахгүй зүудэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй болцохгүй удвал санчхтаа онгон багын андодмэ болрох цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэлмээ эргэж хизээч ирэхгүй Тайхан явж гин үү? 30 жилийнхээ арга хэмжээнд хүрэлцэн ирсэндээ сэтгэл ямар байна? Ангийнхантайгаа уулзаад гоё байна уу? За сайн явж байна. Бүгдөө сайн байцгаана уу? 30 жилийн өмнөх ангийнхантайгаа уулзаад сэтгэл маш сайхан байна. Ангийнхандаа энэ олдсон 30 жилийнхээ уулзалтын дурсамжтай сайхан мөчөө үр дүнтэй одоо дурсан ярих сайхан одоо дурсамжуудтай үлдээгээрэй гэж одоо хэлмээр байна. Ингээ 30 жилийнхээ арга хэмжээнд хүрэлцэн ирээд ангийнхантайгаа өдрөдөн зохион байгуулж байгаа ангийн дарагтай энэ өдрийн мэнд хүргье. Ингээд ангийнхантаа хандаж найз нөхдөдөө талаар юу хэлмээр байна? За. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Төв аймгийн Бүрэн сумын 1996 онд төгссөн 8 б ангийн найзууд 30 жилийнхээ хойг тэмдэглээд өнөөдөр уулзж байна. Багш нараа ураад, найз нөхдөдөө ураад өнөөдөр нэлээ олуулаа сайхан уулзаад Чингисийн музейг үзээ явж байна. Ингээ ангийнхаа найз нөхдөд аялан сайхан болоод одоо сайхан аялаад, амраад, уулзаад, хууч хөөрөөд явахыг хүсье гэсэн шүү дээ, тий. Багш нар маань манай багын багш, хоёр багш маань ирсэн. 76 тий. 8 б ангийг төгсгсөн шинэ багш маань бас ирсэн байна. Тэгээд бид нэр 30 жилээ зохион байгуулах гэдэг өдөр төсөөллөөр 10 хүн ажиллаж байгаа. Тэгээ бүгдээрээ л хэрвэхээр л хичээцгээж जैन тэгээд аялал маань сайхан болох байх гэж бодож байна. За манай ангийн багш Лавгсран багш маань бидний 30 жилийн ойд хүрэлцэн ирсэн. 89 онд 1-р ангийн А үсгийг маань зааж ирсэн багш маань байгаамаа. Ингээ багшигаа сэтгэлдлийг сонсё. За би энэ хүүхдүүдийнхээ урилгаар энд ирчээд их баяртай сайхан байна. Миний шавнар цөмөөрөө сайхан явж сайхан байна. Тэгээд шавнартай эрүүл инх сайн бүхнийг хүсье. За баярлалаа багш. Багш жоохон тулгамдаад ах шиг байна. За ингээд одоо 8 дугаар ангийг төгсгсөн хишигнэн багшийнхаа бас мэдлэгээ дэвшүүлнэ гэж хүсье. За баярлалаа шавнартаа. Би анх 1992 онд Орслын багшийн дээд сургуулийг төгсөөд өөрийнхөө төрсэн төрлөх нутаг Төв аймгийн Бүрэн сумын 8 жилийн сургуульд Орслын багшаар очиж ажиллаж байсан. Тэгээд энэ үед би анхныхаа ангийг дааж авч ажилласан. Энэ анги маань одоо 1996 онд төгсөөд түүнээс хойш 30 жилийн нүр үтсэн байна. Өнөөдөр ингэж биднийг уулзуулж байгаа шавнартаа маш их баярлалаа. Манай ангийн найз маань хүрэлцэн ирсэн байна. Төв аймгийн Бүрэн сумын засаг даргаар одоо ажиллаж байгаа. Ингээ ангийнхаа 30 жилийн арга хэмжээнд бол идэвхтэй оролцож байгаа найзыгаа сэтгэлдээ хуваалцсан гэж хүсье. Тийм тэгээд 30 жилийнхээ арга хэмжээнд ирсэн бүх найзуудаа юуны төрөнд бас амжилт хүсье. Тэгээд үнэхээр идэвхтэй 30 жилийн уулзалтын арга хэмжээнд идэвхтэй ирж оролцож байгаа нэг ангийн нэг үеийн энэ сайхан найзууд маань өдгөө бас Төв аймгийн Бүрэн сумын 8 жилийн сургуулийг төгсөөд 30 жилийн болж байна. Тэгээд энэ сайхан арга хэмжээнд ирсэн миний хувьд бол сэтгэл маш их өндөр байна. Тэгээд ер нь бол 1-р ангиас ангид 1989 оноос одоо ингээ 30 жилийн дараа ингэж уулзна гэдэг бол үнэхээр одоо бас нэг насны хувь тохиол гэж бодож байна. Тэгээ бүх ирсэн найзуудаа аж аргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. 30 жилийнхээ арга хэмжээнд алс хол улхаас хүрэлцэн ирсэн мөнгөтэйгээ найз нартай хандаж сэтгэлдээ хуваалцсан гэж хүсье. 30 жилийн уулзсанд сайн явж ирлээ. Ангийнхаа 30 жилийн их баяртай байна. Нэлээд олон бөөнөрөө их сугалсан байна. Манай найз тэгээд биднэрт зориулж бас өөрийнхөө мал сүргийн дээжээс бас амсуулга хийж хорхог боодог бэлдэж ирсэн байгаа. Хэдэн настай хонь авчирсан байж. Тэр яах вэ? Ангийнхаа найз нартай
боодог нөө бүгдээрээ сайхан 30 жилийн уулзсан цацсан. Тэгээ сайхан барилцгаараа найзууд байна. За баярлалаа. Ангийнхныгаа бас дэмжиж ингэж сэтгэл гаргаж хөрөлцөн ирсэн мөнгө утаа бас баярлалаа. Цаашдынх нь ажил амьдрал өөр хүүхдэд нэрүүлэх хамгийн сайн сайхныг хүсье найз. 30 жилийн уулзалтанд хөрөлцөн ирсэн оюун жимгтээ баярлалаа. Ингээд ангийнхаа найз нөхдөд сэтгэлдээсээ хуваалцсан уу? За баярлалаа. Ангийн найзуудаа сайхан байна. Бүгд ирсэн байна. За миний найз тэгээд сайхан баярлаарай. Сайхан аялаарай. Сайхан дурсамж үтээгээрэй. За сайн сайхныг хүсье найз. За баярлалаа. Өдрийн зог таатай таалагдуу танд. Таалагдлаа. За анги хамт олонтойгоо уулзаад сэтгэл ямар вэ найз? Маш өндөр байна. Ангийнхантайгаа уулзна гэж юу н нэлээх догтлолтой л байлаа. Тийм. Өстэй сайхан байна. Та одоо бага ангитай онцорж исэн хүүхдийн хувьд одоо энэ ангийнхныхаа бүгдийн нэрээр нь дуудахаар гоё юу? Дууд шүү дээ. За тэгээд одоо хөх хот руу аялахад бэлэн үү? Бэлэн байна. За өөр ангийнхантай хандаж юу гэж хэлмээр вэ? Бүгдээрээ сайхан аялаад гоё дурсамжтайгээд сайн яваад ирцгээе. Манай найз Шведээс хувийн онгоцоор ирсэн, зорж ирсэн. Одоо 30 жилийнхээ уулзалтанд ирэх гэж 20 жилийнхээ уулзалтанд бас Европоос ирсэн тий. Одоо ингээд уулзалтанд ирсэндээ сэтгэл ханамж хэр вэ? Янз юм бэ. Үйл ажиллагаа янз юм болж байна. Гоё байна. Одоо тэгээд цаашаа өшөө гоё юмнууд болох. Тэгээд сайхан аялцгаая. Ангийнхаа охтод үерхчихсэн үү гэж асуу гэж. Даалгавраар ирчихсэн. Албан даалгавраар тийм асуулт ирлээ. Юугсэ? Ангийнхаа охтодоос үерхчихсэн охин байна уу гэдэг. Ийм ширэнээс ирлээ шүү. Үерхчихсэн охин байгаа ойлгох яах вэ? Жич ярьлаа. Дэрийн дараа нь ярих. 30 жилийнхээ уулзалтанд нэлээд хойшоо сууж олон хүнээр өргөдөж залгадаж ирсэн дэлгийн мөнгөнгөөч одоо энэ гайхамшигтай сайхан залуугийн сэтгэлийг сонсё. За ингээд хамт олонтойгоо уулзаа сэтгэл өндөр байна. Сайхан байна. За тэгээд та хэрвээ хонин дээр үлдсэн бол юу бодож явах байсан бэ? Явахгүй үлдсэн бол та тэгээ санаа ойлгох байсан баг та бодвол. Чи өглөө ирчээд бас жоо уйлээд байсан уу? Уйлсан байж магадгүй. Ангийнхандаа хандаж юу гэж хэлэх вэ? Сайхан байна. Уулзалтад одоо 30 жилийн дараа. Баярлалаа сурсан бүтээг тий. Баясгалан багш маань бид нар бас Баясгалан багшийнхаа анхны 1-р анги дааж авсан ангийн хүүхдүүд байгаа. 89 онд тий. Тэгээ багш маань хөрөлцөн ирсэн байна. Ингээ таньда сайн сайхныг хүсье. Одоо бидний энэ уулзалтанд хөрөлцөн ирсэндээ та сэтгэлдээ шавнартай хуваалцаж сайхан дурсамж хүрнэ үү? Багшийн сургууль төгсөөд хамгийн анх дааж авч байсан шавнар маань одоо 30 жилийн дараа уулзаж байгаа шавнартай их баярлж байна. За өмнө нь 10 жилийн өмнө бас 20 жилийн гэж их сайхан юм үзүүлээд их сайхан уулзалт зохион байгуулж ирсэн. За миний шавнар энэ жил маш олоолаа хүрэлцэн ирсэн байна. Шавнараа хараад маш их баярлж байна. За ингээд сайхан аялаад, сайхан амраад сайхан дурсамж дүүрэн үлдээгээрэй гэж юу. Шавнарт дааж жаргаад ирүүл инхийг хүсэн юм. За баярлалаа багш. Зохион байгуулах комиссийн ерөнхий менежер Гүр Архичаа гэж залуу байна. За ингээ ангийнхныгаа өргөн бүрэлдэхүүнтэй бүрдүүлэхэд бас үнэтэй хувь нэмэр оруулсан таны сэтгэлдлийг сонсё. За нийт ангийнхандаа 30 жилийн он баярын мэндийг дэвшүүлье. Магадгүй 40 жил 50 жилээр яригдах сайхан дурсамжийг бүтээхийн тулд бид энд зуулсан гэж ойлгож байна. Тэгээд ангийн одоо анги өдөрсөн эрхэн 3 багш маань хүрэлцэн гэлээ. Ангийн андууд маань 49 сүүлийн цуглалаа. Тэгэхээр 50 лав байна тийм. Ингээд сайхан дурсамж бүтээхийн тулд бид энэ цугласан. Тэгээд
Бүгдээрээ сайхан дурсамжтай хахаа. Бүгдээрэнд нь сайн сайхныг хүсье. Баярлалаа. Цагийг хамт туусан ангийн охтоо онцгой хамт байсан ангийн хөвгөө наадаж ирхүйсэн уйдингийн найзууд минь насан туршаа нэг ангийнхаа онцгийг хамт туусан ангийн охтоо онцгой хамт байсан ангийн хөвгөө наадаж ирхүйсэн уйдингийн найзууд минь насан туршаа нэг ангийнхаа За ингээд найз 30 жилийнхээ арга хэмжээнд хүрэлцэн ирээд нээлтүүд сайхан боллоо. Одоо хэдүүлээ аяллаа эхлэх гэж байна. Сэтгэлдээ ярина уу? Сайхан байна. Багы нэг ингийн найзууд нэг дор суглаад их гоё байна. Одоо ингээд цаашаа нэгэд оног хамт сайхан байх юм байна. Гоё байна. 1996 онд 8 төгссөн ангийнхны маань 30 жилийн ой болж байна. Ой арга хэмжээнд нийт хүрэлцэн ирсэн 50 гаруй ангийнхаа найз нөхдийг хараад сэтгэл бас сайхан хөдөлж байна. Ингээд ангийнхныгаа хотод байдаг хэсэг бүлэг найзууд нь уриалаад хөх хот руу аялалд гарахад одоо бид бэлэн болсон байна. Одоо ингээд хэдүүлээ бид бүгдээрээ нийлээд энэ галтэргэндээ суугаад хүүхэд насанд төрөж өгдөг галтэргийн нэг аяллыг эхлүүлэх гэж байна. Ингээд цаашдаа ангийнхаа нийт найз нөхөд энд хүрэлцэн ирсэн болон хүрэлцэн ирж амжаагүй найз нөхдөдөө бүгдээрэнд нь эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. Болор чулуун галтэргний аялалд манлайлан оролцохоор богоноор хамгийн олон явсан хүнээр шалгарсан. Одоо ангийнхныгаа уриалж галтэргэндээ суух гэж байна. За сэтгэлдээ хаваалцсан уу? За сэтгэл маш их өндөр байна. Ингээ 30 жилээ байгаа тэмдэглэж байгаа ангийнхандаа баярын мэнд хүргээрэй. Сайхан аялцгаагаад ирээрэй. Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдэнэ шимиг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдэнэ шимиг хүртсэн ачт багш нараа санаж явна. Салахархан Гизэгэн дээр чин тоозон цэцэг ахаад ургахгүй санаа сэтгэл догдолн цангинах хонхон дуугаан дандаа сонсохгүй ангийн хахалгыг зөөлхөн хаад алдрайхан насаа үлдээлээ баяртай сургуулийн хаалгыг зөөлхөн хаад сурагч насаа үлдээлээ баяртай гинхэн насныхаа өдлөөгүй ухаанд уртхан юм шиг санагдж байсан гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийн
Энэхэн насандаа та бид мартахгүй. Эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай. Эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй. Эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай. Эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй. Дурлаж хүлсэн сурагч нас минь дурсгалын цомог болон үлдэж. Дуу нийлсэн найзууд минь чимээгүйхэн дотор өмгшлээ. Дасаж инэгсэн ордон минь баярын дууцаар гялтганаж. Далай уужин багш нар минь багтлын өнгөөр бишиглээ. Эрдмийн өргөнөөс ниссэн алдрайхан шувуугай бид. Инхрийнхэн зүрхэндээ жаахан охид хөвгүүд хിവэрэ. Эргэж уулзах бүртэн багийн зангаран хөвчлөдөж. Энэ яванасаа гэртих гэрэлт турсамжаар хөглөе.